Сонсогч та бүхэндээ орой мэндийг хүргэе. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3-аас 7 өдрийн давгаас баасан гарагийн 22 цагаас хүргэж байгаа томчуудын шуудан нэвтрүүлгийн чихвчээ зүгээрээ болоо эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр 2025 оны 4 сарын 11-ний баасан гараг студид хөтлөгч Ами, найруулагчаар Борхогийн Чинбатнаар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтраалагчаар Номын Юнит банк ус санхүүгийн байгууллага таны санхүүгийн ухаалаг сонголт уриатаагаар мөн та захиал бид чанарын өндөр түвшинд гүйцэтгэе Ингүүн Групп компани хамтар ажиллаж байна. Энэхүү томчуудын шууд нэвтрүүлгийн 167 дахь дугаар бүрэхэд бэлэн боллоо. Тэгээд цагтлуудаа илгээж байгаа сонсогчдоо маш их баярлалаа. Цагтлуудаа илгээх гэж байгаа сонсогчдоо хаягалаадаг. Ами TMJL радио Zcom руу та мэйлээр цагтлуудаа илгээж болох нь. За мөн манай аппликейшны гар утсандаа татаж суулгаад аппликейшныхаа CSS руу орохоор шуудан илгээх гэдэг бүр тусгайлан зориуд одоо гаргаж өгсөн тийм хэсэг байдаг. Тэрэн дээрээ дарж ороод өөртөө тохиолдож байгаа асуудлууд болон хин нэгэнд хэлхийг хүсэж байгаа үг, сайхан дурсамжууд, хайрын загтлууд гэд бүгдийг нь бичиж явуулаарай. Тэгээд таны загтлыг ирсэн дараалалаар нь бүгдийг нь уншиж хүргдэг шүү. За одоо ингээд өнөөдөр сонсогчтой холбогддоггүй. Тэгээд сонсогчоос ирсэн загтлуудыг та бүхэндээ уншиж хүргэдэг. Өнөөдөр уншиж сонирхуулахаар 5 загталтай сууж байна. Тэгээд чихвчээ зүгээд кофе цайгаа тохиулан өөрсдийнхөө тухтай байрлалаар цагтлуудаа хүлээн аван сонсоорой. Ирсэн цагтлуудаас ингээд хамгийн ихнийх нь уншиж хүргэе. За хамгийн ихний цагтл маань манай бас байнгын сонсогч SB багийнхаас ирсэн байлээ. Сайн уу? Ажил тавлаггүй Ами. Алдагдсаад дахиад илгээлээ гэсэн байлээ. Гал хамгаалагчаас болоод гаччих сахсан амьдралын түүх. Зил залуухан бибээр насныхаа ганцхан хандаа танилцаа дуудалгүй хоёр биендээ тэмүүлэн айл болоод 3 жил болж байлаа. Ууган хүү маань 8 сар гарантай санснаар болдоггүй хорвоод амьдрал зохиогоод хизээж хадмуудтайгаа амьдрахгүй гэж бодож байсан ч айлынхаа цохонтой хайлсан болохоор ээжтэйгээ өөрийн аав ээж минь намайг 15 таа байхад эргэж ирэхгүй аяндаа морцсон юм. Аав маань бурхан болоод жил гарна л болж байсан бөгөөд нахад захих тайна. Хадам гэдэг гүгэнд ер нь би их дургүй хүн л дээ. Хамт хотын баруун дүүрэгт хоёр гэрээр амьдардаг байсан үед энэ явдал болсон юм. 1990 оны намар 9 сарын 1-нд хоёр найзтайгаа самранд 2 хоног яваад үйлдвэр комбинатын шаруудад байх ажлын газрын нэг өрөө байранд ирэхэд одоо бол ягаад сандаггүй юм. Тэр үед гар утас байтугай суурин утас ч ховорхон байсан цаг үе л дээ. Ямар нэг шугамар ээж эхнэр хүү гурав минь хөдөөнөөс ирсэн сураг сонстоод ботвол нэгдүгээр ажлагчдын хинэгнээс сонссон байх л та. Сонсоод хувцас хальт солиод хотын баруун дүүрэгт байх гэртээ автобустан давхиж хүрвэ. Эхнэр маань цай хоол болон галтайгоодоо зууралдах зур би амин бяцхан үртэйгээ ноололдон хөдөө цусаж божисэн бор болчихсон хүүгээ хөртөн. Ямар муухай хүүхэд ээ. Ийм муухай амтныг дагуулж авахаас ичмээр юм а гэд өөдсгөн үрээ инхрийлдэн өхөртөх ах үед муу ээж минь яг л шууд утгаар нь ойлгочихж. Тэгээд хаадаа хүн чин төрүүлсэн өр хүүхдээ тэгэж болдоггүй, голж болдоггүй юм хүү минь. Эний тэрэ химээ сандрах үед тог тасрааски өөрхий. Яана одоо мөд ирэхгүй дээ. Химээ их нэртэйгээ ярилцсан гарч харвал анхих тогтой зурагтныхан дуу сонсогдох ахвад ахын байшингийн үүдэнд байх гал хамгаалагч руу очиж бускатлаас нь хүчлээс нь салгаад тэнд блэхэн байх зис утаснаас нь тасалж аваад гэрээхийн гал хамгаалагчдын аван тасарсан зис утсыг авч хаяад шинэ утсаар сольж хийгээд эргүүлж хүчлийг нь өгөн асаагаад нэгэнд гарсных 0 ороод би засч аваад гэрт ортол энэ хүн хооронд бөөн хэрэг мандчихсан хэргийн эзэн нь бий болж таарлаа. Гэртээ оронгуудаа эхлээд юу болоод байгааг ойлгосонгүй. Гэрт бэрхэн орж ирээд нэг дуун тэнгэрт нөгөөд газарт хадаж байгаагаа суухвал би гэж хүн гэрээхийн гал хамгаалагч шатгаар нь ахын гэрийн шатаагүй гал хамгаалагчийг нь гэрээхээ шатсан гал хамгаалагчаар нь сольж навширсан юм баху. Тэгсэн тэгвэл танаа гал хамгаалагч шатчихжээ гэж эргэн харан билээхэн цэхээстэй байгаа шинэхэн зэс утсаар гал хамгаалагчийн шатсан усыг нь солиод эргүүлж хүчлэлийг нь өгөөд ингээд л болоо шүү дээ гэсэн шүү юм бодоод гэрт ортол байдал бишдээд бүр хурцтаад ээж бэргэн дүү охин эхнэрийн уйл охин оюутан охин тэр өвөл манад үйлчээр ирсэн байсан юм. Ядаж байхад тэр бит хоёр харьж хилдэг ч хэлэх үү нэг их муудад байдаггүй ч гэсэн цаагуураал нэг тааш тохирдоггүй байсан юм.
Тэр гурав надад ялын тогтоол тулхан гэр бүлийн хуулиар салах ял тулгачихсан байхаагаад тэр гурвын шуурган галын хайчин донд ам тавихаа шахсан би ханилуугаа гордлогтын харвал тэнд байх цорын ганц холбоотон маань харин дайсны талд. Урд мөн бид хоёр ганц нэггүй удаа тэрөө хүнээдээ зөөлөн маргалдаж муудалцах удаа байсан ч хизээж тэгс салж тэмдэгтэй тултал муудалцаж байсан удаагүй л дээ. Тэгтэл дайсны тал баттаа зогсон надаас салах цаашаад хамт амьдрах аргагүй болсноо зарлан тунхаглаад би шууд л гүн шоконд нам орхон тэрэлтэй. Би гэж хэргийн эзэн тухайн үедээ тулгамдаад шүүхийн өмнө өөрийгөө өмгөөлж хэлэх үг олдолгүй мухарталт олж чих шууган шуугаад юу сонсох гэхээр сал явч юм манахаас битгий манад эргэж ирээрээ гисэн шүргэн галын өдөөс хэлэгч үг болцсонгүй тхий дэмэл амаа ангалзуулан зогссон сандгийн. Уг хэргийн очих нь өнөөдрийн өдөр эргүүлэн санавал тухай тогны хүчтэл хэлбэлзэл ихтэй гинэт ихтэж багтвал шаазан патронд нь резонанс суулгадаг шаазан гал хамгаалагч байхаад уг гал хамгаалагч нь голдоо хүчтэл дамжуулах цэс утастай тэр нь тас үсрээд хүчтэл тасран гэр ахуйн цахилгаан хэрэгслүүдийг шатхаас сэргийлдэг байсан юм. Зурагчтай айлууд нөгөө тог тохируулагч тусгай тохиромжийг заавал хэрэгэлдэг байсан үйл дээ. Ингээд тог тасран гал хамгаалагч шатсан үед тасарсан зис утсыг шинээр солиод болчихдог байсан ч яг зэрэгэлдээ байх хоёр гал хамгаалагчийн нэг нь эхэлж шатаад түүнийг солиод хийхэд нөгөө хамгаалагчийн нь адилхан удаж, хуучирч, уярч, халсан туйхан зис утас шинэ утастайгаа адил байсангүй ачаалал таалгүй шатсан тэр байж л дээ. За үүнийг үл өгүүлэн нэгэнтэй л хорог хамтдаа туулна гэд хоёргүй нэгэн утгаар хайр сэтгэлээ өгсөн ганц хүүгийн минь их дүү охин. За тэр өдрийн шүүх хурлыг толгойлон оройлон оролцсон л та. Бэргэн ээж гурвынхаа үгэнд орон миний хэлсэн үг бүрийг чихнийхээ хажуугаар өнгөрөн ердөө салнаа сална чи манайхаас нэг мөс яв гэхээс өөрийг хэлэн яаж учирлаж яаж гун яаж жаргацсан тас гүрийн дүрхгөө бух шиг зүтгээд нэг нүдэрээ ч үзэхгүй ердөө хаалга руу заахад өөдсөн үрээ хизээж хаж явахгүй хизээж бяцхан үрээ хойд цэнгаар харуулахгүй гэж шийдсэн би нэг л мэдхэд өөрөө мэдлгүйгээр анхны бөгөөд эцсийн удаа ханда хальт гар хүрээд гар хүрэгч байх вэ урдуур нь гарахад хөлөө явуулж өгөхөд манай хүн мэрэгжлийн боксчин шиг гяс бултаад хальт шүргүүлээд гарсан байдаг юм. Ингээд байдал улам хурцтай биш болоход ста нэрэ ингэж муу амьд явахаар гэсэн бодол гясхийг агшинд гар аль хэдийн явахсхий тогооны савн дээр нөгөө хоол хийж байсан балицыг шүрч аваад өөрийгөө 4 удаа хатгаж өөртөө мис өргөчхөөд нөхдүүдийн паниктж байх ухаан орхоос өмнө гараад гэрээсээ хагас километр зайтай байх зам хурж такси бариад комбинат танд 5 литр цайруулсан самар өгьгээд бааштраар гэртээ хургуулээд замдаа цус их алдснаас ухаан алдчихсан юм. 2 хоногийн дараа нэг ухаан орох нь нүдэ наатэ хэрнээ нэг л их гэрэл цацаасан цав цагаа орчин. Хүмүүс яриад байгаа мó эрлийн элч нар ч юм уу тэгээ бодлоо. Диваажин гихч нь юм байх та. Гисэн гинэн тэнэг бодол бүр төрхөн орж ирсэн нь диваажинч биш, эрлийн элч нар бол бүрч биш, харин сахиусан тэнгэрүүд ачид эмч сувлагч нар дэргэд байж гимтлийн эмнэлэг тухай орсон юм. Хожимоо ачид эмч нарын хийснээр хамгийн гүн 14.5 см тэгээ багассаар бага нь 7.7 см 4 удаа дүрсэн ч хүндийг эзээр сийжсээр цорхоо үлдэж явандаа жирэмсэн хүн шиг томоо цонтгор гэдстэй болон үлдснээр хантайгаа өнөөдрийн хүртэл 38 жил ханилан хатуутай зөөлөнтэй сайхантай муутай хорвоо хамттай илэн ам бол нэгэнтэй 10 хүрч өнөр утган айл басан да. Би одоо бүдүүн ч өвөө болсон. Бүдүүн гэхээр нэг л том цондгор гэдсгэрнээ махшуул байхгүй араас арсан хүн бол цадда ямар айтайхан залуу вэ гэж хараад хажуугаар гарахтаа гидс хараад цочдог гэсэн. Нэг биш нилээд хідэн танилын маань өгшөө. Эмэгтэй хүн нэг толгоо нэргэж нэг бусдын үгэнд автан санаа нэргэхээр ёстой юунд ч дийлдэхгүй дөргөө бохшгил гэж боддог. Ёстой яаж болдгоо зөлхийн юм блэ. Ердөөл эдлэгэнд орон ачаалалд ахаа болсон хуучирч муцсан өчөөхөн нарийн зис утас тасарснаас болоод нэгэн халуун бол ам бол сал сарнихаа шахсан. Хэрвээ эзэн ирсэн бол нэгэн төрүүлсэн үрдээ амин хайртай зэл залуухан ав хорвоогоо салж магадгүй байсан гашин үнэн төвгийг энд хүргээд өндөрлүүлье. Нэгэнтэй ханилын хорвоог хамт туулъя гэж шийдсэн бол хоёр биендээ ямар ч тохиолдолд итгэж байгаарэ гэсэн байна. За баярлалаа.
Үргэлжлүүлэн нэвтрүүлгийн хамтран ажиллагчид танилцуулаад дараагийнхаа захидлал руу оръё. Хамтраалагчаар Номын Unity банк ус санхүүгийн байгууллага таны санхүүгийн ухаалаг сонголт бариатаар хамтран ажиллаж байна. За хэрвээ та зээл авахар шийдсэн бол энэ олон сонголтууд дундаас яагаад Номын Unity банк ус санхүүгийн байгууллагыг сонгох нь ухаалаг юм бэ гэхээр нэгдүгээрт зээл их үү. Хамгийн бага хүүг танд санал болгоно. За дээрээс нь уян хатан нөхцөл байгаа. Илүү урт хугацаа мөн илүү уян хатан нөхцөлийг санал болгодог. За танд яаралтай үед хэрэг болохоо баггүйтэй. 400 сая хүртэлх 30 сарын хугацаатай үйл хөдлөх автомашин барьцаалсан шуурхай зээл. Мөн 400 сая хүртэлх 84 сарын хугацаатай төрөл бүрийн автомашины зээл, за мөн хэрэгцээд бараа авах хэрэглээний зээлээс гадна таны бизнесийн тасралтгүй үйл ажиллагааг хангах 3 тэрбум төгрөг хүртэлх бизнесийн зээл үйлчлэхийг бас үзүүлж байгаа юм билээ. За энэ ч бас ухаалаг сонголт болох байх. За мэдээж та байгаа газраас гар утаснаас OmniWay гэдэг юм аппликейшн байгаа. Тэр аппликейшнийг ашиглан уян хатан нөхцөлтэй 10 хүртэлх сая төгрөгийн зээлийг нүд эрэмхийн зур авах боломжтой. Та нэг удаа гэрээ байгуулад гар утсаараа хүссэн үедээ дуртай байрлалаас зээл авах нь амар болж байгаа хэрнэ. За байрлалуудаас нь дурдвал Чингэлтэй дүүрэг улсын их дэлгүүрийн 4 давхарт мөн Хаул дүүрэг Номын United их дэлгүүрийн 2 давхарт нь байрлаж байна. 3 дугаар хороолол Номын их дэлгүүрийн 4 давхарт нь, за мөн Сонгон хайрхан дүүргийн 32 дугаар хороо авто худалдааны цогцлбор Б-ийн 103 тодод байрлаж байна. За мөн Баянзүрх дүүргийн 24 дугаар хороо авто трейд төвд 16 тододын шин салбар байгаа ахнэ. Холбогдох утасны дугаар нь 7799 1000 7799 1000 дугаараас аваарай. Сошиал хаяг нь Номын Unity гэдэг хахаар гараад ирнэ. За тэгэхээр салбаруудын хувьд бол ажлын өдрүүдэд өглөө 9-оос 20 цаг хүртэл ажилладаг, амралтын өдрүүдэд 11-оос 20 цаг хүртэл ажиллаа тараад, за бүр амралтын өдрөөр очиод та OmniWay аппликейшнаар зээлийн гэрээ хийхээс гадна хүссэн санхүүгийн үйлчлэгийг газар дээр шийдвэрлээд авах боломжтой ахнэ. Баярлалаа, хамтран ажилласан Номын Unity банк ус санхүүгийн байгууллага таны санхүүгийн ухаалаг сонголт бариатаар хамтран ажиллалаа. Яг хамтагаа сонсогчдоо баярлалаа. Үргэлжлүүлээ хэдүүлээ дараагийнхаа захидлал руу оръё. За дараагийн захидлал маань мөн бидний хүсэн хүлээдэг байнгын захидал хэлгээдэг Бацраг гэх юм нэг ээлж захидал ирсэн байлээ. Энэхүү захидлыг та бүхэндээ уншиж хүргье. Сайн байцгаана уу? Ами дүүдээ болон нийт сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргье. 1993 онд Монголоос Америк хүртэл явган аялсан Бадарчин 93 аяллыг бий зохиосон бөгөөд аялалдаа Ахмад Тамирчин, Эмч, Ийд, Дэндүгай, Минишав, ил нацаг нам нарыг авч явсан юм. За мөн аяллаа 4 дахь гишүүн нь Банхар гэдэг Монгол нохой байсан юм. Бид Оросын албаны улсын зүүн хойд Сибирь, Якут, Чукотк болон Америкийн Аляск мужид түнчлэн Америкийн баруун эргийг нийтдээ 10,000 км замыг туулсан да. За дараах түүхүүдийг хөөчлөе гэж бодлоо. За тэгээд хамтдаа явсан Банхрынхаа зургийг авсаргаад явуулсан мөлий найруулагч хүүх бах. За яг энэ дэр гарч байгаа энэ Банхар бол яг түүхийн эзэн хамт явсан юм нохой байлээ. За Якутын нутг руу дөхөж явлаа л да. Бүтэн өдөр бороонд нүдүүлж харанхуй болоход ойн гүн рүү орж унтцгаалаа. Гэрэл гэгээ гаргах тэнхээж бидэнд байгаагүй юм. Тэгээд л тамир тасраад бүгдээрээ унтцгаалаа. Өөр цайж авах үед Дэндүгай хашгирч бид хоёрыг сэрээлээ. Тэгтэл сэрэд босоод хартал миний хажуу руу заагаад байхаар нь хартал нэг хөгшин хүн хэвтэж байна. Бүр зочоод ухсхийн бослоо. Эргээ бүр аргаа бараад эргэн тойрноо хартал зөндөө олон ээл тавьсан шарилууд байх нь тэр. Энэ нь нөгөө эвенкүүдийн оршуулгын газар бөгөөд нас барагстаа ээл тавьдаг ёстой байж л дээ. Бид саяхан өөд болсон өвгний дэргэд шүнжэнгөө унтсан тэр юм байна. Нүрийг нь шувуу юучгүй сарлаад ухчихсан байв. Тэр өдөр хоолоогоор хоол давахгүй үнэхээр хэцүү байсан юм. Якутын Тимтом голыг гарч ой домдуур явсаар тайгаа нэгэн цорхоод 3 жижиг майхнаа бариад хоол ундаа хийж байтал түнэр харанхуй бүчээд авчихлаа. Гэтэл Банхар маань хуцаад чимээгүй болдоггүй. Тэгэхээр нь тэр зөрүүн хартал буу барьчихсан нэг орос ир зогсож байна. Бууга бид нар руу чиглүүлж за хөдөлбөл бууд шүү гэд болдоггүй. Нохоогоо барь. Тийхгүй бол над нохоог ч буудна. Гэхдээ нь нацгаа Банхарыг барьж авлаа. Тэрээр бууга бэлэн барьсаар дөхөж ирлээ. Төдийн гэрэлд дөхөөд ирэхэд нь сахал ус нь ургачихсан уранхай хүрэмтэй нэг ир харагдана. Тэрээр чангаар та нар байгаа бүх мөнгө үнэт идэлээ гарга. Тийхгүй бол буудлаа гэд бууга чиглүүлэхэд бууны ам харлаад тун яазгүй харагдав. Тэгэхээр нь би хэллээ л дээ. Үгүй бид нар Монголоос Америк хүртэл явган аялаж яваа хүмүүсээ бидэнд мөнгө авахгүй. Цөөхөн хэдэн рубль байна. Энийг өгвөл өсөж аавна. Харин та буудахан учраас ан хийгээд үлсэхгүй гэхэд бууны ам арай жаахан доошлоо.
Энүүд яг хоол буцалж ясан учир дэндэггүй. За хоол болж байхад ирсэн хүн их азтай байдгийм гэд хоол өгөхөд тэр буухай барьсан чигээрээ хоол идэж эхэллээ. Удалгүй хоол идээд хамаг хүс нь урсаж буугаач нилээн доошлолоо. Тэгснээ үүргэвчөө уудалж хоёр сайхан сортой булганы арьс гаргаж бид нар руу шидчихээд наадхаа зарж хоол аваарай. Та нар эр хүний замаар яваа хүмүүс байна. Би тайгаад олон жил болсон орогдол гэснээ элби эмшгэлүүдэн дээр алгуулчих үлээ. Ингээд аялал авч явсан банкар маань Чукотк ороход үнэхээр юм турж ядарсан ч Монгол нохооны төвчээр гайхмаар байсан юм. Бэлдсэн лаазалсан хоол идэж бэлэн диван дээр унтдаг нохтоос Монгол нохоо тис өөр байсан юм шүү. Хавханд шархацсан хөлөө долоочхоо зогшиж байдаг, цасан шамраг хүүтэн бороонд хээв нэг унтчил байдаг, булууны ясыг сахар шиг идэж байдаг энэ нохоо бол Монгол нохоо байсан юм. Аргагүй байдлаас авалж банхраа Чукоткод айл үлдээгээд аялал дуусны 1 жилийн дараа нохоогоо очиж авлаа л да. Банхар маань намайг хараад зөндөө уйсан да. Би ч бас эцгааргүй хэр уйсан. Монгол хүн Монгол нохоо хоёр сэтгэлээрээ сүнсээр холбоотой юм билээ. Монгол нохоог дараа төрөлтөө хүн болж төрдөг гэж ярилцдаг. Банхар маань хүн болж төрчхөөд миний ойр орчимд намайг хамгаалаад ч явдаг ч юм билүү химэд хэвдэ. За эхний зураг бол бид харанхуй болохоос өмнө хоолоо хийж байсан зураг. Харанхууд нөгөө буудаа хүн гарч ирсэн дээ. Харин дараагийн зураг нь Сүхбаатарын талбайгаас манай аяллыг олон мянган хүн гаргаж өгсөн тэр үеийн банхрын маань зураг байгаамаа. Баярлалаа та бүхнийгээ хүндэтгсэн Бат зэрэг Америкийн нэгдсэн улс Сиэтл хотоос гэсэн байна. За одоо яг энэ үгцэн байгаа майхны урд модны урд зогсож байгаа энэ зураг нь бол яг нөгөө буутай хүн гарч ирж исэн зураг нь ахна. Харин ингээд сууж байгаа нохоо суудсан энэ болохоор Сүхбаатарын талбай дээр авсан зураг юм байна. Яасан ч мундаг юм дээ, яасан ч гоё бичдэг юм дээ. Баярлалаа ха дараагийнхаа цагтлуудыг бас илгээгээрэй. За ингээд үргэлжлүүлээ хитүүлээ дараагийнхаа цагтл руу орно. За дараагийн цагтл маань бидний мөн л одоо манайхтай хамтран ажиллаад бас нэлээдгүй хугацааг өнгөрүүлж байгаа. Хөөрхөн зураг төрийн байгууллагаас ирсэн дараагийн нэгэн даван туулагчдын цагтлыг хүргэх гэж байна. Тэгээд маш хүнд сэдвүүдийг хүнддэг. Гэхдээ энэ бол андаа бодит хүмүүсийн төв байдаг. 16 цагтл одоо уншаад юу н дуусах тал руугаа л явж байна та. Ингээд энэхүү цагтлыг та бүхэндээ уншиж хүргэе. Нэг тэр бомаараа тэмцээ Монгол буюу хөөрхөн зураг төрийн бус байгууллагаас илгээсэн даван туулагчдын холоолох нэгэн цагтлыг уншиж хүргэе. Сайн байцгаана уу? Зохиол мэд өөрийн амьдрал тохиолдсон хүний орчлонд байж болдог юм уу гэмээр гашуухан боловч хатуухан амьдралаа дэлхийг хүсэж бичгээр шийдлээ. Ингэж байж л сэтгэл минь онгоох мэт санагдж байна. Намайг А гэдэг. Би эгэлж ирийн илүү ч үгүй, дутуу ч үгүй амьдралаар багнасаа үтсэн юм. Хар багасаа л өөрийн хүчээр юм бүхнийг хийх, бидээ баймгүй их хүсэл тэмүүлэлтэй хөөхтэй жилээ. 10 жилээсээ л амралтын өдрүүдэд айлд үйлчлэгч хийх зэргээр ажил хийж өнгөрүүлсэн юм. Босод хүүхэдчийг найз нөхдөдөө өнгөрүүлж, дэрвэж, хайрлаж дурлах насаа хоош тавьсаар хэр их өөрийгөө дайчилдаг байснаа одоо бодохоор харамсдаг юм. Ингээд нэг мэтгэд 10 жилээ төгсөж их сургуульд орох боллоо л доо. Ягаад ч юм ажиллах хүсэлд автсан би нэг жил сурхаа хойш тавьж ажил хийж эхэллээ. Их дэлгүүрт цагийн ажил хийж бас бус цагийн ажил хийсээр л. Хүн мөнгө олоод ирэхээр сурах хэрэггүй мэд санагддаг юм билээ л дээ. Ингээд л ажиллаа хийж найз нөхөд эсрэг хүүсийн хүнд зарцуулах цаг байхгүй хэмээн тэр хүндээ л их цан гаргадаг байлаа. Гэхдээ одоо бодоход хоцсон гэж боддгоо юм. Ингээд дараа жилэн буюу 2009 онд хувийн нэг их сургуульд орлоо. Хөдөлмөрлөж олсон мөнгөө өөртөө зарцуулах хичнээн гоё байсан гэж санана. Тэр үеийг би марцдаггүй юм. Ээж аавын минь харцнаас бахархаж байгаа нь үгээр хэлэлтгүйгээр мэдрэгддэг байлаа. Тэр жил эрдмийн мөрхөө өсөн жил байваа. Үеийнхэнтэйгээ мөр зэрэгцээд бусдын адил хичээлдээ явна. Гэхдээ би хичээлээ тараад нөгөө л цагийн ажлаа хийхээр явдаг байлаа. Залуу хүн завгүй байсан дээр гэж үзээд өөрийгөө тэр үгээрээ л хаацалаад яваад исэн юм. Завгүйхэн амьдралд минь тэр нэгэн хавар 2011 онд амаараа дүүрэн амьдрал ярьсан залуутай танилцсанаар хэлсэн юм. Яаж танилцсан төвхөө хаваалцъя. Нэг компани цэвэрлэгээний ажилд явсан оюутанд кредит оноо өгөх сургаар уухаан тас тийш явлаа.
Сургуультай нийгмийн идэвхтэй нөлөө бүхий байж үлээ л дээ. Ангийнхныгаа манлайлаад хэсэг бүлэг ангийнхаа хүүхдүүдтэй хамт явсан юм. Автобусны эцсийн зогсоол тойргоо хийгээд ирсэн автобусыг арчид цэвэрлэж өгөх ажил байлаа л да тэр нь. Оюутан байсныг ч хэлэх үү, амд сангаж их өснөө. Тэнтхийн нэг хүүгүүн ундаа хоолт барьж гүгээд л. Гэхдээ хэлгүй гэмээр надтай юу ч ярихгүй зүгээр өгөөд л байдаг. Тийм бүрэг хүүгүүн байж үлээ. Би яах вэ? Аль хэдийн нүур хагарч гисэн хүн. За ингээд шүн болж автобус ч зогслоо. Хаах холын 13 дугаар хорооллоо яаж харнаа гэж бодоод байж байтал өнөөх хүүгүүн жижиг тэрэгтэйг ирж хүргээд өгөхөө хэмээх ганцхан үгийг хэлж үлээ. Мэдхгүй газар байсан болохоор заа гэж суучихсан юм. Ингээд тэр өдрөөс хойш өглөө бүр гэрийн гадаа, орой бүр сургуулийн гадаа байнга л хүргэж өгөөд гэрийн гадаа юм ярьцсан. Тэр хүний намайг их сэтгэл нь агуу байсан. Амаараа дүүрэн амьдрал ярьсан тэр хүүгүүнийг би гомдохыг хүсээгүй юм. Гэхдээ би одоо бодоход хайр гэж хэлж даанч чаддгүй юм. Тэр хүний хитрхи сайхан сэтгэлийг цэвтэхгүй гэсэндээ өдийг хүрчтэй. Ингээд явж байтал бид хоёр аав ээж болох боллоо. Энэ гинтийн зүйл болсон л доо. Би итгээгүй. Амьдралд хөл тавилаа. Дагаад үүрэг хариуцлага гэд бодож байхад өнөө сайхан залуу маань айл хэдийн хамгийн жаргалтай нэгэн болчихсон байсан. Энэ бүгд хитрхи хурдан болоод өнгөрчихсөн. Бүх зүйл ямар ч асуудалгүй хадмууд бэр гуйгаад л найр хийгээд л бөөн баяр болсон. Гал галамтай бадраагаад 2012 онд анхны хүүгээ баяр хөөртэйгээр үлгээдэж авлаа. Гэвч надад тийм хэмжээний байгаагүй. Гагцхүү хөөхөн хүүгээ л харж баясдаг байсан юм. Яг үндэ хайрлаж дурлаж үзээгүй надад хин нэгэн гарч ирээд намайг их нь л таалагдсан гэхүү те. Тэрийг хайр гэж бодсон би яагаад байгаа учраа олоогүй юм. За эмэгтэй хүн юм чинь дасч штэ гэж хүүхдээ бодох гэх бодлоор би цааш амьдэрсэн. Би хайр гэж андуурч жүжигчин мэтэл амьдэрсэн. Тэр хүний хайр л үлдээх шалтгаан минь болж байлаа. Миний амьдралд хүнд хэцүү зүйл байгаагүй. Тэр маш сайхан дахиж олдох үгүй ч ах. Намайг яг л хүүгүүчиг бөөцөлдөг надад үнэхээр хайртай хүн байж байлаа. Гэхдээ би тэр хүнийг өөр шиг нь хайрлаж чадаагүй юм. Тэр ч ихсэн надаас хариу нэхэлгүй хайрласаар. Харин надад хайргүй хүнтэйгээ амьдрах нь шийтгэл мэт санагддаг байсан юм. Тэгээд дахиад хүүхэдтэй болбол гайгүй болох байхаа гэж бодоод 2015 онд 2 дахь хүүхдээ төрүүлж дөрүүлэн амьдардаг боллоо. Гэхдээ юу ч өөрчлөгдөөгүй. Харин тэр минь 3 залуу ганц бүсгүйгээ чаргаана гэд маш их хүндлэл хайр мэдрүүлсээр. Хүнч тэгээд маш давруу юм блэ л дээ. Хайрлах тусам давраад л. Мэдээж маргалдах зүйл байлгүй л яах вэ? Гэхдээ хизээж дуу өндөрсөх хэмжээний болдог байсан юм. Бусад хүмүүс харна, хэлсэн, бахархан, үлгэр дуурайлал болгож манай гэр бүлийг хаа сайгүй бүгд ам сайтай магтаж ярьдаг байж үлээ. Гэхдээ би бие гих сэтгэл байд цаашаа явдаг юм билээ л дээ. Сэтгэлгүй хүндээ хүн хизээж сэтгэл гаргадаггүй. Би тийм л жүжигчин хийж амьдардаг. Тэр минь бол шал өөр. Ингээд сүултээ би түүнийг өрөвдөж эхэлсэн. Эр хүнийг хараад өрөвдөх сэтгэл төрнгээд хамгийн муухай. Би түүнийг тийм байдалтай байлгахыг хүсдэггүй байсан юм. Тэр минь харин яасан шантардгүй юм болоо л гэмээр. За ингээд намайг бурхан шийдгсэн байхаа та. Тэр нэгэн харт арсан зүүчиг өдрийг би тодоос тод санддаг юм. Энэ хизээж арилахгүй ийм зүйл болоогүй бол магад би жүжиглээд цаашаа 2 хүүхдээ бодоод би тийм сайн хааныхаа төлөө хажууд нь өөрийгөө гээхэд ч гэсэн амьдрахал байсан. Тэр өдөр би гэр бүлээрээ хадмын хараа зочлоо л доо. Хадам ээж хоол хийгээд л манай нөхөр ээжтэйгээ юм яриад л хүүхдүүд өрөөнд тоглоод л. Харин би унтлахны өрөөнд хэсэг унтах гээд ороод унтаж байсан юм. Гэнэт зүүдлээд ч байгаа юм шиг үнсэдэл илж таалаад л шунаж үнсэд байхан дэр хин нэгэн. Унтаж байхдаа нөхрөө гэж бодоод сэрвэлзээд нүдэ нэтэл манай хатам ах байсан. Надад маш аймаар санагдсан. Толгой цусаар дүүрээд шууд босоод хатам ээж нөхрийнхөө байсан өрөөнд ороод суулаа. Юу болсноо ч ойлгохгүй итгэж өгөхгүй. Яг үндэ би очроо олоогүй л дээ. Яана, үгүй байлгүй дээ.
гэж бодоод хадам аавынхаа өмнөөс хэр их эцсэн гэж өөрийн ирэхгүй нулимс урсаад ийм юм байж болдгийм үү? Ийм юм байдгийм үү? Яагаад заавал надад тохиолдож байгаа юм бэ? Гэх бодлоод толгойд эргэлцсэн. Гэхдээ би сэргэж хадам ээж нөхөр хоёртой хадам аавын гаргасан бэлгийн дарамтыг хэлсэн. Гэтэл юу гэж хэлсэн гэж санана. Хадам ээж сонсоод "Үгүй тийм үү? Харин наа чин энэ бас урд айлын охиныг оролдоод цагдаа дуудагдаад 100,000 төгрөгийн торгуул төлж яриа гэж гаргасан штэ" гэт юм да. Би зүгээр л уйлаад байсан. Нөхөр юу ч хэлээгүй. Гэртээ харъя, машиндаа сууж бай гэсэн. Би гомцсондоо уйлаад л байсан. Гэхдээ би тэрийг яг юу ч хийж гэж хэлэхгүй дээ. Ингээд би хэд хоног шокийн байдалтай хэвэн амьдарч чадахгүй байлаа. Ийм хүнтэй, ийм хүмүүстэй холбоотой цаашаа юу ч болоогүй мэт явна гэдэг надад харт арсан зүг чиг санагдсан. Ингэж явж байхаар хоёр хүүтэйгээ гуруула сайхан амьдрыг их бодолд өрсөн. Тэр минь хизээч ээжигээ гомдох зүйл хэлж чадахгүй тийм л хүн. Эсвэл би эвлэрээд амьдрах, эсвэл тэр минь ээжийн сайн хүү хэвээр үлдэж амьдрах. Ийм л сонголт байсан юм. Ингээд хэдэн хоног өнгөрлөө. Бид хоёр юу ч ярилцаагүй байж чадал хадам ээж маань өөрсдийн хамаатан садуудаа намайг хадам эцгийгээ үдэж оролцсон гэж ойлгуулчихсан байсан. Энийг би дүүгээсэн сонсоод ямар муухай хүмүүс вэ хэмээн маш их гомдолд хүрсэн. Хүн хэдэн жил амьдраад хүнийг таньсан гэж болдоггүй юм билээ. Би тэр үеэс ойлгосон л доо. Гэхдээ би сайн нөхрийнхөө нэрийг сэвтээхгүй, мууч сайнч хадмуудынхаа нэрийг бодоод ганцхан өөртөө хадгалаад өөрийнхөө гэрийнхээ аав ээж ах хиндэж хэлээгүй чимээгүй явсан. Хүмүүс тийм л байдгийн байна. Би өдөр шөнөгүй бодсон. Би тэдний хажууд байх ёсгүй юм байна. Би нөхрийгөө өөрхийн нэгэнд хайрлуулад амьдралын сайхныг мэдрээд жаргалтай амьдраасаа л гэж хүссэн. Дахиж намайг гуйж говшиж гудааж миний нүдэнд харагдахгүй байгаасай. Зөвхөн жаргалтай амьдраасаа гэж хүссэн дээ. Би тэр хүний амьдралаас өөрөө холдсон. Ингэж байж тэр хүний сайхан сэтгэлс хайрыг даах хүн амьдралд нь гарч ирэх байхаа гэж бодсондоо өөрийгөө хаяад хүний жаргалын төлөө холдсон юм. Ингээд энэ амьдралдаа цаг тавгаар шидээд өөрийн гэртээ хоёр хүүхэдтэйгээ ирсэн дээ. Би муу байж болно. Би үннээ хэлж яриад хоёр хүүхдийн төлөө хижих болно гэж хэлдэг байсан. Гэвч өөрийнхөө ээж аваас илүү хүнлэн хайрладаг хадмуудаа хэдэн жил нараа ийм хүн байсныг гайхах сэтгэл одоо ч хүртэл байдгийн. Хинэн муу байсныг амьдрал гэрчлэх байхаа да. Надад дахиад сайн нөхөрч заяах байх. Гэхдээ ийм сайн хадмууд заяахгүй байх гэж боддог байсан. Харин одоо дахин ийм сайн заяахгүй байх гэдэгт итгэдэг. Яаж ч байсан би сасан нөхрөө хаанч болохгүй. Тийм шалтгаан ч айхгүй. Миний сасан нөхөр ээжийн сайн хүү тулдаа л ээжигээ гомдохгүй гэсэндээ хичээсэн. Хадаг тавьж авсан хадам аавдаа хэлэхэд би ийм амьдрал үзээгүй, сонсоогүй, ийм зүйлийг байдагчгүй гэж байх гэж боддог байлаа. Хүн итгэмээргүй хийсэн энэ муу зүйл тань амьсгалыг чинь тасартал голыг тань зурж явах болно. Гэхдээ би бүгдийг муу мухаагүй ачилсан. Тэгж байж энэ зүрх сэтгэл цаашаа амьдрах хүсэлт хийх болно. Амьдрал хатуу гэдэг үний юм блэ. Гэхдээ би ийм амьдрал үзэх гэж өөрийн биеэ 2 хуваагаагүй байж хэмээн харамсаж суудгийн. Та бүгдийг хийсэн бүгдийг би уучлсан. Хэдэн жил амьдарснаар хүний амьдралыг дүгнэж болдоггүй юм блэ. Хэрхэн яаж амьдарснаар нь дүгнэх хэрэгтэй юм болоо да. Одоо амьдралд харамсах зүйл байхгүй. Сайн хүний 2 хүүн вэ, сайхан тайван, дураараа хүний хань болж амьдарч үзлээ. Эр хүн, эр нөхөр ямар байж жинхэнэ аав болдог гэдгийг харсан. Би энэ амьдралдаа хязгаарч харамсахгүй. Гэхдээ би цаашаа 2 хүүгийн гэр бүлийнхээ өмнө өөрөө хүлээсэн хариуцлагыг цаг тутамд шаналн санаж амьдрнаа. Янзын сайхан 2 залуутай хүн шүү дээ би. Намайг орхихгүй тийм азтай хүн. Баярлалаа. Амьдрах сайхан. Алдаа оноотой хүнийг уучлалцар. Амьдралтыг бол маш амархан цаг хугацааны ирэхээр хойно үлдсэн амьдрал минь цаасан дээр буулгаад чамайг би одоо орхив. Цаашаа амьдрах өчнөө хүсэл тэмүүлэл байгаа болохоор би ингээд явлаа. Баяртай. Би бүгдийг нь уучлсан. Харин намайг та нар уучлаарай. Сайн уу амьдрал минь гэсэн байна.
яа. Илэрч галахтаа нэр. За хамтралчаа танилцуулаад үргэлжлүүлье. Та захиал бид чанарын өндөр түвшинд гүйцэтгэх Ингүүн Эг групп компани. За 2012 оноос хойш автомат гаражийн хаалга, металл цонх хаалга, вакуум цонх хаалга, шилэн фасад, төмөр хийц, авшааны авт хаалга гэсэн 5 чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. За тэгэхээр дэлхийн 180 гаруй улсад түгээлтэй хийдэг Бээжингийн улсын үйлдвэрийн Европ стандартын материалыг аль биесээр оруулж ирдэг ба бүх материалыг ашиглалтын хугацаа нь 10-аас 15 жил байдаг юм байна. Металл цонх хаалга. За металл рамтай вакуум цонх хаалга рам нь нумрахгүй, хийв сууж гажихгүй, хуванцар металл вакуум цонх хаалганы шил нь 2 болон 3 давхар гэж байдаг. За дотроо аргон хийнт үргэлт болон ганжуулсан шилний гэсэн 2 сонголтуудтай. Ганжуулсан шил нь хаграхаараа арьс зүсгэргүй бутарч хаагардууд тул аюулгүй гэж үздэг байна. 3 давхар шил нь гадны тужимэнээс маш сайн тусгаарладаг. Хавчуурга ирзэн, цоож, нугасны тоног нь герман болон турк гэсэн сонголттой байгаа. Краша автомат хаалга нь ахуйн үйлдвэрлэлийн хүсний үйлдвэр зохимжтой шилэн болох хулдаасан гэсэн төрөлтэй ба хай спид доор буюу өндөр хурдны автомат хаалганы давуу тал нь аюулгүй ажиллагааг бүрэн хангасан, дулаан алдагдaltaгүй 4 талтай эрзэн Т 5 секундэд нээгддэг хурдны тохиргоо хийх боломжтой дээр нэмэлт явхан хаалга цонх гаргах бас боломжтой юм байна. За дээрэс нь өнгө загварын сонголттой үйлдвэрээсээ 1000-аас 2000 машин орж гарах хүчин чадалтай үйлчлүүлж үйлчлэгээ авсан гэрээд байгуулах хувь хүмүүстээ 20% хямдралтай засвар үйлчлэгээг үзүүлдэг 2 жилийн механик гэмтлээс бусад гэмтэлд баталгаат хугацаа бас олгодог байна. Холбогдох хугацааны дугаар нь 9911 7093 99 41 84 гэсэн дугаар байна. Баярлалаа хамтран ажилласан та захиал бид чанарын өндөр түвшинд гүйцэтгэх Ингүүн Эг групп компани лаа. Хамтдаа сонсогчдоо баярлалаа. Үргэлжлүүлэн дараагийнхаа цагт руу оръё. Сайн байцгаана уу та бүхэндээ энэ орой мэндийг хүргье. Миний томхүү болох хоёр ихэр хүүхдийн аав анх болтод зориуллаа. Сайн байна уу? Хайртай хань минь чи минь энэ нэвтрүүлгийг үдээд ажил дээрээ сонсож байгаа хаа. Удахгүй чиний минь төрсөн өдөр болно. Чамдаа 2 хүүгээ унтуулаад завтаа болоод зориулж энэхүү цагтлыг бичлээ. Энэ сайхан өдөр бэлэгдэхээс илүү сэтгэлийн үгээрээ бэлэг барихыг хүслээ л дээ. Хань минь чамдаа хамгийн түрүүнд маш их баярлаж талархаж байгаагаа хэлмээр байна. Юунд гэхээр бүхий зүйл буюу чи миний дэргэд оршиж байгаад халамжлан санаа тавьж хайрлан хамгаалж асуудал бүрийн минь өөрийнхөө юм шиг авч үздэгт нь хариуцлагатай үүрэг хүлээд ихт чинь баярлалаа. Бидний амьдрал бусдын адил асуудалтай, бас аж жаргалтай, баяр хөөртэй байдаг л байх. Хэрвээ би чамтайгаа уулзраагүй байсан бол хайр ийм гоё гэдгийг мэдрэхгүй л байх байсан байх. Чи минь сайн аав, сайн хан, 2 дүүд минь аав нь найз шиг нь ах шиг нь хувирч чаддагт үнэхээр их баярлдаг шүү. Миний том болдоггүй хүүхдээ чамдаа төрсөн өдрийн мэнд хүргье. Чамдаа хязгааргүй хайртай шүү гэсэн байна. Хулттай удахгүй болгож байгаа төрсөн өдрийн мэндийг хүргье. За энэ төрийн бас байгууллагын цагтлууд дахиад үргэлжлэхүүг нь. За төрийн бас байгууллагын 16 цагтл явж байгаа. Тэгээ 16-гийн бараг 6 уншигдсан баха да. Нилээдэн цагтлаас үлдсэн. Энэ уран бүтээлийн жил дуустал үргэлжлэнэ ах. Өнөөдрийн сүүлийн цагтлаа уншиж хүргээд нэвтрүүлэг өндөрлөе. За энэ мөн адил төрийн бас байгууллагаас ирдэг буюу АА-гаас ирсэн цагтл байгаа. Сайн байцгаана уу? Загтал очих өдрийн мэндийг хүргэе. Бидэндээ нэгдэн Монголын АА нийгэмлэгийн мессежийг бусад өгөөд өгч байгаа танай хамт олонд гүнээ талархъя. Миний би Монголын АА нийгэмлэгт ирээд нэлээ удаж байгаа гишүүн билээ. Аад ирэхээс өмнө архитектуртай амьдралаар баггүй хугацааг туулж явахдаа эмх замбраагүй, сэтгэлийн гүн шарахтай, гомдол цөхрөлтэй, ганцаардсан, уур уцаар ихтэй, хэрүүл ууруулаар харилцаагаа шийддэг, айдас хүйдэс ихтэй, биеийн дархлаа байхгүйгээс эрүүл мэндийн асуудалтай, шаардлагатай дийлдэггүй, зүрх савладаг, бие сэтгэлийн гүн хордлогонд ордог, архинаас олж амнасаа алдахыг гэсэн айцаасаа болж лам, бөө, мэрэгч төлөвчөөр их явдаг ийм л гон байлаа да. Өдрөөс өдөрт уулд ойрцоор агсан цогтгоо тавьдаг, уйлдаг, унждаг ч боллоо. Анд нөхөд хамаатан цаднаасаа ч холдож эхэлсэн. Амнаас гарч байгаа үг бүр гомдол, хорсол, үзэн ядалт болсон юм. Гонигт өдрөөд үргэлжилсээр ямхаар амьдрал амь байгаагаасаа дордсон л доо. Харин нэг л мэтгэд би өрх толгойсон ээж болоод үлдчихсэн байсан. Ингээд нийгэмлэгт хандсанаар яагаад аригчин болов? Яагаад гомдол цөхрөлт автав? Яагаад миний амьдралын буруутан бусад хүмүүс болчих вэ гэх мэт олон асуултын хариултыг олсон юм. Би архиталт бол гэр бүлийн өвчин гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Бага насндаа архиталтгүйж асуудалтай гэр бүл төссөн юм л да. Эцэг эхийн хайхрамжгүй хаягдмал байдлыг мэдэрч зодуу нүдүрээс
ичхүр сонжоор мэдэрч зүрх сэтгэл минь шархалж өөртөө итгэлээ алдаж өснөөр насанд хүрээд амьдралд хүл алдаж арх ух хүсэл ихтэж тархинда донтолтын голомд үсгэн F10 нэршилтэй өвчнөр өвдөж эхэлсэн юм билээ. Архитай амьдралын уршиг үр хөвгтд минь ч өвлөгдсөн байсан. Архиулаа, согтолд, мэдрэлээ, зориг орлоо, өнгөрснөөс тээгдсэн баг балчрын гомдол, цөхрөл, ойр зүрхнээс, үр зүрхнээс ундарч, архины хар хүчтэй нийлэн хайртай дотн бүх хүмүүстээ үзэн ядалтайгаар агсан болон довтолдог байлаа. Харамсалтай нь яагаад ингэж байгаагаа ухаарч ойлгохгүй байсан юм. Дэрснээр 12 алхамд хөтөлбөртэй ажилласнаар энэ бүхнийхээ учрыг олж эргүүл саруул амьдрах замаа олсон юм да. Хөтөлбөр болохоор архичин, ал онон хөтөлбөр, хамаарагч, асаа 12 хөтөлбөр, архичдын болон асуудалтай гэр бүл өссөн, насанд хүрсэн хүүхдүүд. Цогц хөтөлбөрүүдэд ажилласнаар бид гэр бүлээрээ эдгэрэх боломжийг санал болгодог газар юм билээ. Эдгээр хөтөлбөртэй ажилласнаар өнөөдрийн одоогийн бие бол өөртөө ихтэй ухаалаг хэрсүү нэгэн болж хувирсан. Өдөр бүр эрүүл байх асуудал бүр шийдэл бий гэдгийг бидэнд өгдөгдөө. Танд тусламж хэрэгтэй бол бид зовлон нэгт хүмүүсээ тусламжийн гараа сунгаж, туршлага, итгэл найдвар, хүч тэнхээгээ хуваалцахад хязээд бэлэн байдаг юм шүү. Эмжэл радиогийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье. Загтлыг минь уламжилсанд гүнээ талархъя. Өдрийг аядахтаа сайхан өнгөрүүлээрэ хүндэтгсэн аагийн гишүүн бүсгүйгээс гэсэн байна. За баярлалаа. Өнөөдөр хамт байж загтлуудаа сонссон, бичсэн бүх сонсогчдоо баярлалаа. Энэ түргээ нэвтрүүлгүүдээ нэвтрүүлгийн өндөрлөө студид хөтлөгч Ами, найруулагчаар Борхогийн Чинбатнаар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтраалагчаар Номи Юнит банк бас санхүүгийн байгууллага таны санхүүгийн ухаалаг сонголт мөн та захиал бид чанарын өндөр түвшинд гүйцэтгэе Ингүүн Эг групп компаниалаа амралтынхаа өдрүүдийг аядахтаа сайхан хүрэлцгээгээрээ эрт аваа гарагт иргэн баяртай харуулцгаая. Баярлалаа.